За оройн төргийа. Энэхүү бичлэгээр би энэ зурган дээр харагдаж байгаа бүх зүйлсийн талаар ер нь санал бодлоо хуваалцах байгаамаа. За эндээс эхлэе гэж бодож байна. За ер нь ингээд альва улс эх орныг бодоод үзэх юм бол тодорхой хэмжээний юм төсөв мөнгө хэрэгтэй. Тэр төсөв нь бол зарцуулагдах ёстой. За ингээд зарцуулагдах зорилго нь бол ямар нэг бүтээмжийг бий болгох гэдэг байгаа. Тэр бүтээмж нь эргээд мөнгө олох ёстой. Тэр мөнгнөөсөө эргээд төсөв бүрдэх ёстой. Тэр төсөв нь дахиад зарцуулагдах ёстой, бүтээмж болох ёстой. Тэр төсөв нь өшөө гой томрох ёстой. Тэгээд бүр өшөө их бүтээмжтэй болох ёстой буюу өшөө гой байшинтай болоод, өшөө гой замтай болоод, өшөө гой эрүүл мэндийн үйлчлэгээтэй болоод ингээд явах ёстой. Эрүүл мэндийн одоо тэр салбарч гэдэг юм уу, тэр хэсгийг хэрвээ аваад үзэх юм бол тодорхой хэмжээний бас эрүүл мэндийн төсөв гэж байгаа. Тэр төсвөө бид нэр зарцуулах ёстой. Тэгээд зарцуулаад бүтээмжтэй байх ёстой буюу хүмүүс нь сайхан эрүүлжих ёстой. За эрүүлжсэн хүмүүс нь ажиллаж хөдөлмөрлөөд одоо эрүүл мэндийн даатгалаа төлдөг юм уу? Эсвэл одоо яа гэв те. За тухайн улс эх орн маань олон салбарууд нь бол одоо орлого нь сайжраад улс төрчид нь илүү их төсвийг эрүүл мэнд рүүгээ ингээд одоо явуулаад ингээд төсвөн томроод тэгээ илүү үр бүтээмжтэй эмчилгээ онцлогоонд бид нэр эрүүл мэндэд зарцуулаад өшөө олон хүмүүс маань эрүүлжээд бүтээмжийн сайжраад ингээд хүн амын эрүүл мэнд сайжраад улс орн хөгжөөд явах хэрэгтэй юм аа гэж ойлгоод байгаа. За тэгэхээр зарцуулалт нь гэхдээ хоёр янз байна гэж. Яаж хоёр янз вэ гэхээр нэгдүгээрт бол үр дүн сайтай зүйлд зарцуулж байна. Үр дүн окей, сайн, дээш нэ тэ. Хоёрдугаарт нь бол үр дүн муутай зүйлд зарцуулж байгаа юм биш үсттэй гэж бас бодож явах хэрэгтэй юм шиг байгаа. Яагаад тэгэхээр тэртээ тэргүү манай улс чинь өөрөө ядуу буурай орон учраас төсөв нь бол бага байгаа. Эрүүл мэнд ч өөрөө үнэтэй учраас тэр төсвөө хэрэггүй юм дээрээсээ зарцуулж болохгүй, хэрэгтэй юм зарцуулах ёстой л гэж ойлгоод байгаа л да зүгээр ерэн зүгээр. За тэгээд ингэж бодсны үндсэн дээр зүгээр нэг жишээгээр та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. За физик хэмжлэгээ гэж байдаг л да. Тэгээд би бас нарийн сайн мэдэхгүй яг энэ салбарын хүн биш учраас тэгтээ ингээд анхаарч ярилцмаар ч юм шиг сэтгэл санаагаа яадаг бодлоо хуваалцмаар зүйл байгаа. Жишээлбэл за ОВЧ гэдэг аппарат байна. ОВЧ аппарат. Оросоор бол ультра високочастотная терапи, англиар ультра high frequency therapy гэж байгаа юм байна. За ингээд ер нь юуны фреквенсиг ярьж байгаа юм бэ гэх юм бол цахилгаан соронзон долгионы фреквенсиг ярьж байгаа юм. Цахилгаан соронзон долгион нь олон төрөл байдаг тий. Радио долгион, одоо бичил долгион, инфраред, үзэгдэх гэрэл, за хит ягаан туяа, X туяа, эрдэнэхэн туяа, гамма туяа гэх мэт. За тэгээ энэ гурав нь бол аюултай тий. Ариутгалд хэрглэж явах жишээний, арсны хавдар үүсгэдэг байх жишээний ч гэдэг юм. Онцлогоонд хэргэлдэг, гэхдээ их орхоос татгалцдаг ч гэдэг юм уу те. За энэ бол бүр аюултай гэдэг ч юм. За тэгвэл энэ технологид хэрэгэлдэг долгион бол ер нь радио долгионтой ойрхон байдаг. Хүний биед бол нэвтэрдэг. Нэвтрээд гүн халтыг үүсгэдэг. Тэр нь бол физикийн хувьд бол байж болох одоо зүйл юм байна. Бүлээн жим бол өнгөц халтыг үүсгэдэг. Энэ бол гүн халтыг үүсгэдэг гэдэг нь тиймэрхүү юм бол байх шиг байна. Тэгвэл энэ эмчилгээ бол зөвхөн Орос оронд болон зөвлөлт холбоотой улсын бүрэлдэхүүн байсан орнууд л хэрэглэгддэг юм байна. Өөр оронд ер нь хэрэглэдэггүй ийм аппарат байдгийг ч мэдээдгүй. За тэгээд нотлохоогүй гэж үздэг юм байна тэр орнууд. Нотлохоо байхгүй гэж. За тэгээд яг нотлохоо байна уу гэж зөв ер нь хүн төрөлхтний одоо судалгаагаа хуваалцдаг ингээд PubMed ч гэдэг юм ингээд ороод үзэхээр яг энэ эмчилгээтэй холбоотой тийм судалгаа ер нь байхгүй, үр дүн байхгүй гэсэн үг. Яг Google дээр тавих юм бол нэг Оросуудын өөрсдийнх нь хийсэн судалгаанууд л байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ эмчилгээ маань бол нотлохоо байхгүй байгаа даа. Тэгсэн хэрнээсээ бид нэр ингээ энэ эмчилгээнд мөнгө зараад байна. Тийм ээ. Төсвөөсөө ч мөнгө тодорхой хэмжээнд зарж ирсэн тохиолдлууд байдаг юм байна. Хүмүүс өөрсдөө хуваараа энд тэнд шаардлага хийлгэж байгаа тохиолдол ч байдаг юм байна. За энд нэг юм зүгээр Facebook-ийн пост пэйж энэ дээр нөгөө нэг хүн маань ОВЧ аппаратанд орж чадахгүй болоод ойчрлоод ингээд ерөөсөө орж чадаагүй тэрэндээ их санаа зовоод ууралж байгаа тийм тохиолдол байгаад байгаа. Тэгэхээр тэр хүнд хэлж одоо хандаж хэлэхэд бол тэрэнд орж чадаагүй бас харамсаатах шаардлагагүй гэж магадгүй шүү. Тийм ээ. Ягаад гэвэл энэ маань нэг тус болохгүй ч байсан байж мэднэ гэж би бол хэлэх гээд байна. Тийм ягаад ингэж хэлж ийм гэхээр хэрвээ эмнэлэг орчин үеийн ангаах ухааныг санал болгож байгаа юм бол ягаад нотлохоогүй зүйлийг санал болгоод байгаа юм бэ гэдгийг гайхаад байгаа байхгүй.
За тэгвэл UFO гэж авраад байгаа одоо ultraviolet ablation гэж байгаа юм. За энэ бол ultraviolet therapy. Яг энэ дээр харагдаж байгаа ultraviolet therapy. Энд чинь хортой шүү дээ. Яагаад хэрэглээд байгаа юм бэ гэсэн чинь арсны өвчнөд хэрэглэдэг гинэ. За энэ бол судалгаа байна уу гэдэг тахаар энэ бүгдээрээ яг саяны эмчилгээ шүү. Маш их судалгаатай юм байна. Маш их нотлохоотой юм байна. Тэгээ энэ олон улсад ерөөс хаасаагүй хэрэглэгдэх юм. Арсны өвчнөд жишээлбэл нөгөө эн чинь дархлааны автоиммуны өвчин байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг дархлааны эсүүдийг бол цөөлөх зорилгоор шарж цөөлдөг болтой юм. Бас нарийн гэхдээ одоохондоо бол уншаагүй байгаа шүү. Зүгээр ер нь бол тиймэрхүү юм байна. Гол нь нотлохоотой юм байна, судалгаа ихтэй юм гэж хэлж байгаа юм шүү. За ингээд сонь юм их байна. Ер нь зүгээр гадуур ингээд оксижен коктейл гэж юм байна. Ямар ч нотлохоогүй тий. Хүний биед оксиженыг уугаад хүний биед оксижен ихсдэг тийм үлгэрийн далаа аахгүй юу? Уушгинд бол аливаалд бүр ингээд 100 мм мөнгө усны баг нэг чинь асар өндөр даралт шүү дээ, тийм ээ. Та хэд ингээд манжаатыг гараа тойруулж атгаад 100 мм мөнгө усны баг нь хүртэл ингээд хийлээд үзтээ ямар чанга атгаж чинь тийм өндөр даралтаар л одоо энэ хүчтэй төгчөж хүний бие рүү уушиг оруулж штэ. Ер нь бол тэгтэл ходоодонд ороод нөхцөл төрөгчийн шимэгдэх ямар ч боломж байхгүй ихэнх нь угаасаа гихрэл гаргачихж байгаа. За тэгвэл яг физик терапи дээр дасгал хөдөлгөөн энэ төрийг бол өгсөхгүй. Би бол итгэж юм. Нотлохоо өндөртэй зүйл. Би бүр энэ дасгал хөдөлгөөний одоо физик эмчилгээний одоо эмчлэгч хүмүүс дээр очиж бүр ингээд дасгал хөдөлгөөний лекц сонсоод тий дасгалжуулалт бүр авмаар байна яг үүндээ. За ингээд сонь цаашлах юм бол байна. За ингээд quantum resonance magnetic analyzer гэдэг бас нэг юм байна. Тэр нь ингээд гаранд нь хоёр юм байруулж хагаад ингээд амар олон үзүүлэлт заяа. Одоо нөгөө бидний физиолог дээр үзээд байдаг айгүй олон гоё ойлголтууд чи эн чинь бүр ингээд шууд хэмжээ гаргаад ирнэ. Аюултай. Тэ? Аюултай байдаг. За тэгээ эн чинь ингээд яг үнэтэй биш л дээ. Хүмүүс ингээд ямдхан хэмжээд хүмүүст ингээд ийм хэмжилт гаргаж өгөөд тэр хэмжилтийнхээ үр дүнд нь ингээд хангахын биш хүмүүс итгээд ингээд явж гин. За тэгээ итгэж байгаад бас би минь гайгүй ингээд явж исэн чи гинт хүндрээд баларх үү дээ, тийм ээ. Нөгөө талаас бас яг ингээд иймэрхүү юмыг ярихаар зарим хүний хоолоо олж иддэг юмыг нас шүмжилж байгаа юм шиг болчих واخ. Гэхдээ яг худал хуурам байж болох, псевдо сайенс байж болох зүйлийг одоо шүүмжилж яахгүй бол болохгүй болов уу гэж бодогдох юм заримдаа, тийм ээ. Эмчнэр маань юу гэж бодд юм болоо гэдэг байхгүй. За танита байна. Танита чи яад юм бэ гэсэн чи танита бол альтернатив current буюу тийм ээ. Одоо хувьсах гүйдэл гэдэг үлээ, тийм ээ. Хувьсах гүйдэл ашиглаж нэг талаас нь гүйдэл гүйлгээд нөгөө талаас нь ирж байгааг нь хэмждэг ийм одоо юу байгаа байхгүй юу? Багж байгаа байхгүй. Энэ бол одоо чи нотлохоо судалгаа байна уу гэж тайх юм бол асар их судалгаа нотлохоотой физикийн бас одоо нэлээд өндөр юутай байгаа. Үндэс суурь нь нэлээд тийм бас нотлохоо өндөртэй юм байна. За тэр болгоныг би яриад яг гэхдээ танитай бол төгс биш алдаа гаргаж болно. Хэр их ус уусын, хэр их дасгал хөдөлгөөн хийсэн, хөлсний хэр их гарсан гэдэг юм уу те. Биеийн температур нь хэр их байгаа гэдгээс хамаарат бас өөрчлөгдөж болно. Дандаа тийм алдаагүй хэмждэг юм гэсэн юм байхгүй юм чи. За тэгээд ингээд олон янзын юм байна. Тэгээд энэ нөхдүүдийг бол би гайхаад байгаа шүү. Гайхаад байгаа. Та нар юу гэж боддгийг. Монгол улсад бол нөгөө Оросын янгаах ухаан орж ирэх үед дагаж орж ирсэн болтой юм. Тэгээд тэндээсээ бол яг нөгөө үргэлжлээд явж байгаа тийм нөхөр байгаа. За тэгээд ер нь альва зүйл ингээд эмчилгээ, онцлохоо, им тан гэд бүх зүйл маань орчин үед хүн төрөлхтний те одоо 21-р зууны орчин үед ер нь яадаг вэ гэвэл ийм олон үештийг дамжиж бол хүлээн зөвшөөрөгддөг болсон байна. За тэгээ хэрвээ саяны чинь УВЧ аппарат үнэхээр сайн байсан бол энийг чи одоо ингээд туршаад маш өндөр баталгаа нотлохоо гаргаад ирэх юм бол энийг чи одоо нөгөө хөгжилтэй орнууд чи хэдэн мянгаар нь хөдөлж аваад л хэдэн тэрбум долларыг одоо тухайн үйлдвэрлэгч хийх боломжтой байна шүү дээ. Тэгэхээр яагаад тэгвэл тэрийг баталж харуулахгүй байгаа юм бэ те? Энэ олон жилийн турш баталж харуулад хэдэн тэрбум доллар олох нь яасан. Тэгэхээр тэгж чадахгүй нь гэдэг маань баталгаа нотлохоо бол их муутай байд юм аа гэж би бол хэлэх гээд байгаа юм аа. За тэгээд зарим хүн бол загнах үедээ, шүүмжлэх үедээ тэгтээ зүгээр миний бичлэгийн санааг ойлгож байгаа биз дээ, тийм ээ. Зүгээр ер нь энийг л би яриад байгаа шүү. За тэгээд нотлохоо гэдэг маань ийм олон үеиштэй байдгаа тий. Ийм зүйлс байж иж ер нь бол хүлээн зөвшөөрөгдөнө орчин үед шүү. За бүр ингээд эксперт опинион маань бүрийн доор явж байгаа шүү.
эксперт байсан ч гэсэн алдаа гаргаж болно шүү те. Гэдгийг бас эндээс сайн харах хэрэгтэй. За тэгээд би яагаад ингэж баталгаа нотлохоог яриад энэ хэр зүгээр өөр баталгаа нотлохотой юм гэж юу гэдэг юм бэ гэдгийг харуулъя л да. За энэ бол би ээжийнхээ даралтыг айгүй олон хоног хэмжиж хагаад харьцуулж үзсэн байгаамаа. За систолын даралт болон диастолын даралтыг нь одоо артерийн даралтын им уугаагүй болон уусан үеийг ингэж харьцуулсан байна. За тэгээд энэ хоёрыг хооронд нь статистик аргаар бас ингэ зүгээр харьцуулж үзсэн. Үнэхээр л им уугаад багасдаг юм л. Үнэхээр л одоо ач холбогдолтой төвшин болтол ингээ буурдаг юм байна. Хүний эрүүл мэндэд ашигтай нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг би өөрөө ингээ тоо цуглуулж байгаад үзэхэд үнэхээр л нотлогдож батлагддаг юм байна. Тийм ээ. За тэгээд тэр зүйлийг ингээ харуулах гээд байгаамаа. Тэгээд та хэд маань юу гэж бодож байгаагаа хуваалцаарай л гэж хэлэх гээд байна л да. Баярлалаа.